Christmas bread тавтан морилцох нь өнөөдөр та нарт би нойтон хөрөнгийг яаж арчилж тэжээж авч явах вэ цаашаага гэдэг тал дээр зааж өгье. Тэгэхээр нойтон хөрөн гэдэг бол амьд организм, бактери. Тэгэхээр энийг цаашаа арчилж тэжээж авч явна гэдэг бол хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Нэгдүгээр хэр ойрхон таалах барьд юм бэ? Хэрвээ өдөр болгон таалах барьж байх юм бол хөрөнгө чинь амьд баяр баясгалантай, идэвхтэй, энэ чанартай сайн хөрөнгө гэсэн үг. Тэгэхээр тэнд бол нэг хийгээд байх юм байхгүй. Яг хаяа нэг магадгүй 7 хоногтой нэг хөрөнгөө нэг сайхан цэвэрхэн савнд хийж агаад тэгээд хөрөнгөө хадгалдаг саваа сайн угаагаа цэвэрлээд өгчих. Ягаад гэвэл хөрөнгөө өдөр болгон хэрэглээ дээр нь ус гурил нэмээд байхаар зэрэг тэр нь ингээ хатуураад хананд нь наалдаад ингээд нэмэгдээд л хатуураад аваагаад ингээд үлдчихдэг. Тийм болохоор зэрэг сайхан саваа цэвэрлээд өгчих юм бол энэ бас хөрөнгө арчилгааны нэг хэсэг болно. За хэрвээ өдөр өнжөө талах барьлаа гэж бодъё. Өнжөөд нэг удаа. Тэгэх юм бол тодорхой хэмжээний хөрөнгө хэрэгтэй болно доо. Тэгээд тэр нь хөрөнгө чинь өсөөд ингээд хөөгөөд 2 дахин нэмэгдээд тэгээд талхаа хийх хэмжээний хөрөнгөө таслаад авна. Тэгээд үйлдсэн хөрөнгө нь болохоор их хөрөнгө. За одоо энийг яах вэ? Энийг дараагийн талхалт хийх хүртэл хөрөгчөнд хийж. Ямар нэгэн юм нэмэлгүйгээр сайн таглаад ингээд хөрөгчөндөө хийчихнэ. Тэгээд өнжөөд нэг таалах барьж байгаа учраас хөлдөөгч биш хөрөгчөнд хийгээрээ. Тэгээд нэг гишүүн ингээ хоноолно гэсэн үг байна шүү дээ. За дараагийн өдөр нь одоо оройн ч юм уу одоо маргааш нь талхъя гэж бодох юм бол одоо талхийнхаа урд өдөр нь хөрөгчнөөс гаргаад өрөөний температурт 1-2 цаг байлгачих. Яагаад гэхээр зэрэг энэ өрөөний температурт бүх хөрөнгө чинь нэг хэмнэнд хүртэлнэ гэсэн үг. За тэгээд ус гурилаа нэмчихнэ. За жишээлбэл ингээл дээ өнөөдөр нэгд өдөр би 2 дахь өдөр таалах барья гэж бодоход нэгд өдрийнхөө оройн өрөөнөөс хөрөгчнөөс гаргаад өрөөний температур 1-2 цаг болгочихно. За тэгээд өрөөний температур сайхан бүлээсээд ирнэ. Тэгээд хөрөнгө талхны чинь жоор нь одоо хичнээн хэмжээтэй хөрөнгө хэрэгтэй гэж юм те. Яг тэр хэмжээнд хөрөнгө үсгээр ус гурлаа нэмээд тэгээд хонуулаад зуураад хонуулаад орхичихно. За маргааш өглөө нь бослоо тэр хичнээн хөрөнгө хэрэгтэй гэж тэрийгэ тасалж аваад үлдсэн их хөрөнгө гэдэг байгаа шүү дээ. Тэгээд хөрөгчөндөө хийчнэ. Нэг хонуулнаа гэсэн үг. Тэгээд энэ маягаараа нэг хэмнэлд ороод өнжөөд нэг таалах барина гэдэг чинь нэг өдөр нэг шөнө нь хөрөгчөнд хонох нь байна. Тэгээд дараа нь гаргаж ирээд зураад өрөөний температур хонох нь байна. Гэх мэтчлэнгээр 2 өнжөөд 3 өнжөөд 4 өнжөөд 5 өнжөөд 7 хоног өнжөөд гих мэтчлэгээр ингээ нэг хэмнэлд орж байгаа үстэй. За 7 хоногтой нэг удаа таалах барья гэж бодъё л доо. Тэгэх юм бол 7 хоног нэг юм хөрөнгө гаргаж ирээд тэжээх ийм хэмнэлд орж байна гэсэн. За жишээлбэл одоо бүтээсээ өдөр би талхаа хий гэж бодъё. Гэртээ байна, амарч ийн. Тэгэх юм бол яг хагасан өдрийн оройн хөрөнгө гаргаж ирээд өрөөний температурт тавьчихна. Тэгээд 1-2 цаг хүлээн гэсэн үг. За хэрвээ та маш их яараад одоо 1-2 цаг хүлээж чадахгүй гэж бодъё л доо. Тэгэх юм бол жоохон бүлэвтэр ус хийчих. Тэгэх юм бол жоохон юмыг ингээ хурдсах чинь гэсэн үг л дээ. Хөрөгчн дотор хөрөнгө байхаараа хөрөнгөний идэвхтэй байдлыг удаашруулдаг. Тэгэхээр тэр нь хурдан үржээ төлжөөд байхгүй, тэр нэг хоол нэг их ороод байхгүй. Тэгэхээр хөрөнгөний бактери чинь их ухаантай учраас за одоо би ер нь
хүүтэн газар орчлоо, хөдөлгөөнөө удаашруулъя, хоолоо бага идье гэд ингээд өөрөө ингээд мэдээлэл авчдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө мэдээлэл авсан бактери чинь яах вэ гэхээр зэрэг энэ миний хэмнэл юм байна. За би одоо ингээ хөрөгчөнд орж байгаа маань удаашрах хэрэгтэй байна. Одоо би хөрөгчнөөс гарч байгаа маань надад хооллох юм байна. Тэгэхээр ингээд өөрөө нэг юм ойлголттой болж байгаа үстэй. За жишээлбэл одоо би ингээд хөрөгчнөөс гарсан ингээд 2 цаг сайхан дулаацж хагаад тэгээд ус гуурлаа авах идэх юм байна гэд ингээд нэг ойлголт авч байгаа байхгүй юу? За тэгээд хөрөгчнөөс хөрөнгөө гаргаж ирлээ. Нэгээс 2 цаг байлгалаа. Ус гуурал нэмлээ. Зуурлаа, өрөөний температур тавилаа. Тэгэхээр зуурснаас эхлээд талах бартлаа. Яг хэдэн цаг байх ёстой вэ? За ер нь бол 4-өөс 12 цагийн хооронд хөрөнгө бол идэвхтэй хэлбэртэй байдаг ордог. Тэгэхээр тэр нь бусад хүчин зүйлээс их шалтгаалдаг л да. Өрөөний температур ямар байна? Усны температур ямар байна? Гурилны температур ямар байна? Хөрөгчний чинь температур ямар байсан юм? Гурилны температур за ингээд эргэн тойрон танаа гэрийн температур ямар байгаа? Бүх ингээ орчноос шалтгаалаад хэдэн цагийн дараа хөөх вэ гэдэг чинь хамаарна. Хэрвээ ямар лабораторийн туршилт хийгээд яг тогтмол температурт бүх юм ингээ байх юм бол шал өөр шүү дээ. За чи усны байдлаас гих чинь ус чинь холромын нэгтэй юм уу? Тэгэх юм бол бас нөгөө хөрөнгө өсөх процессыг удаашруулж чинь. Тэгэхээр сайн ус байх юм уу? Өрөөний температурт байгаа ус юм уу? Тэгэхээр бүх олон хүчин зүйлээс шалтгаалаад хөрөнгө чинь магадгүй 3 цагийн дараа сайхан хөөсрөөд өсчих магадгүй. Үгүй бол хүлээж 12 цагийн дараа нэг арай гэж хэмжээ нь 2 дахин ихсэх жишээтэй. Тэгэхээр зэрэг хөрөнгөтэйгээ ингээд ажилласаар агаад нэг ойлголт авна гэсэн үг. Өөрөө бас ингээд ажиллахаар хөрөнгөний бактери чинь мэдээлэл аваад за одоо энэ цаг мөчид би хооллогдох юм байна, хоолоо өгөх юм байна, энэ цаг мөчид би хөрөгчөнтэй орох юм байна, хүүтэн газар орох юм байна гэсэн мэдээлэл авна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг хөрөгчнөөсөө гаргаж ирээд өрөөний температур нэгээс 2 цаг болгоод тэгээд хоол усгөөд ингээд нэг юм хэмнэлт ингээд бактери оруулах юм бол бактери чинь бас өөртөө чинь хамтарч ажиллана. Хэрвээ 2-7 хоноод нэг удаа таалах барья гэж бодъё л да. Өгвөл магадгүй сард нэг удаа таалах барья гэж бодъё. Тэгэх юм бол хөрөнгөө 7 хоногтоо нэг удаа тэжээгээрэй. Энэ бол арчилгааны тэжээл болно гэсэн үг. Тэгэхээр зэрэг хөрөнгө маань талах хийхээс арчилгааны тэжээл гэдэг маань арай нэг өөр юм. Арчилгааны тэжээл гэхээр бид нар одоо хөрөнгөө таслаад хаях аргыг хэрэглэнэ гэсэн үг. За жишээлбэл их хөрөнгө чинь 150 г гэж бодъё л доо. Тэгээд байнга 150 г хөрөнгө үргэлж хөрөгчөндөө байлгадаг гэж бодъё. Тэгэх юм бол хөрөгчнөөсөө гаргаж ирээд нэгээс 2 цаг болгож жогоод хутгаад тэгээд тэрнээсээ тасалж хайна гэсэн үг. Энд бол нөгөө нэг digital scale буюу нөгөө цахилгаан цахим жинлүүр чинь маш их хэрэг болно. Тэгээ 100 грамыг тасалж аваад хайчин. Тэгээ өөртөө 50 грамм болно гэсэн үг. За хаях нь одоо хэцүү санагдаад байгаа юм бол өөр юмд хэрглэж болно шүү дээ тэрийгээ. Янз бүрийн нарийн боонд хэрглэж болно. За 150 граммаас 100-ыг нас одоо 50-таа үлдлээ тийм ээ. 50-таа үлдээд нэг хэсэг хөрөнгө, нэг хэсэг гурил, нэг хэсэг ус. Нэг өсөндөө 50 г хөрөнгө авч үлдсэн бол энэ маань яг нэгийн харьцаатай 50 г хөрөнгө, 50 г ус, 50 г гурил нэмнэ. Тэгээд тэрийгээ сайхан нийлүүлээд ингээд зуурчин. Зуураад тэгээд өрөөний температурт ингээд 4-өөс 12 цагийн хооронд тавьчихна гэсэн үг. Тэгээд хөрөнгөө ингээд харах юм бол хөрөнгө нь ингээд хөөсрөөд хий үүсээд хажуунаас нь гарахаараа энэ янз бүрийн хийнүүд жижиг том хийнүүд үүссэн. Дээр нь харахаар хийнүүд үүссэн. Тэгээд хөрөнгөө ингээд жоохон хажуу тийш нь хөдлөхөөр зэрэг цавуулагийн маань одоо ширхгүүд нь ингээд ханаасаа татагдаад торлог үүссэн. Иймэрхүү шинж тэмдгүүд
харагдана. Хэрэв ийм шинж тэмдгүүд харагдах юм бол за хөрөнгө маань амьд юм идэвхтэй юм байна гэд сайн таглаад хөрөгчөндөө хадгалчихна. За яг өрөөний температурт ингээд 4-12 цаг болохдоо шууд нарны буян тавихгүй ямар нэгэн байдлаар нэг сайхан дулаахан газар тавина. Нэг их тийм салхисийгээ даахгүй. Тэгээд тагийн тавхтаа жоохон завсар үлдээ чинь агаарын хөдөлгөөн явагдахаар тэгээд тэр нөгөө шинж тэмдгүүдээ сайн анзаарч хараараа. Тэгээд тийм шинж тэмдэг маань идэвхтэй хөрөнгөний шинж тэмдгүүд гарч явах юм бол 4-12 цаг боллоо сайн таглаад хөрөгчөндөө загаад хийчнэ. Тэгээд ингээд хадгалаад байх нь. Тэгэхээр иймэрхүү хэмнэлд орох нь шүү дээ. Дараагийн талах хийтлээ. За тэгвэл 150 грамм их хөрөнгө байлаа гэж бодъё. Би ерөөсөө 1 граммыг ч хаймааргүй байна. Би энэ хөрөнгийг гаргаж яаж их ажил боллоо. Тэгээ энэ бол миний их хөрөнгө яг ингээд л би баймаар байна гэж бодох юм бол арчилгааны тижэл хийх боллоо гэх юм бол 150 грамм ус 150 грамм гурил хийх болно. Тэгээд тэр чинь нийтдээ 450 болж байна те. Тэгэнгүүтээ дахиад тижээ хийх юм бол яах вэ? 450 грамм гурил 450 грамм ус хийх болох нь дээ. Тэгэхээр чин тэр ч одоо 1000 одоо 1 кг гараа явчихна гэсэн. Тэгээд тэрийгээ дахиад хийжээх болохоор яах нь ямар ч гэр онд чинь зай үлдэхгүй гэрээсээ баг нүүж гарах асуудал гарах нь ш. Тэгэхээр таслаад хайн гэдэг бол илүү тохиромжтой арга байгаамаа. Хэрэв 150 грамм хөрөнгөтэй байж байгаа 100-г нь хасахад хэцүү байх юм бол хамгийн багадаа гэхэд 30 грамм за бүр 25 грамм ч байсан хамаагүй. Тэгэх юм бол яах нь нөгөө 25-30 грамм дээрээ яг тэр хэмжээгээр ус гурил хийн гэсэн үг ч үү. Тэгээд жоохныг нь таслаад хайна гэсэн. Тэгэхээр өөрт чинь нэг амар их хөрөнгө тасалж хайж байгаа санагдахгүй тийм байж болох юм. За тэгэхээр нойдог хөрөнгийг асарч хадгалж арчилна гэдэг маань бас л яах вэ? Маш их төлөвлөлт орох нь байна. Энийг урьдчилж тооцож хийх нь байна шүү дээ. За ямар гурил, ямар ус хэрэглэх вэ? За ус бол өрөөний температурт байх ёстой. Энд бол 75-аас 80 Фаранхайт юм уу 24-өөс 27 Цельсийн одоо градус байх нэ. Хэтэрхий их хлортой ус байх юм бол бас бактерийн хөдөлгөөнийг удаашруулах. Тэгэхээр зэрэг хлортой усыг сайхан цэвэрхэн савнд хийгээд шөнөн сайхан хонуулаад маргааш нь хэрэглэж болно. За нэг асуулт байна. Буцсан ус хэрэглэж болох уу? Хөрөнгөө одоо арчилгааны тижээлэнд. Буцсан ус хэрэглэж болно. Гэхдээ буцсан ус маань өрөөний температурт хүртэл хөрсөн байх ёстой. Тэгжээгээд хэрэглэнэ. Хэрэв халуун ус хэрэглэх юм бол нөгөө хөрөнгөнийхөө бактерийг алаад хайчихна гэсэн үг ээ. Тэгэхээр дахиад шинээр эхлэнэ гэсэн үг багш. Гэсэн үг шүү дээ. За хүн одоо ингээд усаа буцлагчлаа. Тэгээд ингээд хөргөжээтлээ. Яана би бүр амар хүртэл нь одоо хүлээж чадахгүй нэ гэж бодох юм бол хуруугаад өрөөд үз. Тэгээд одоо энэ яг болсон болов уу болов гэдэг мэдэхэд бол. Тэгээд хуруугаад өрөөд үз. Хуруугаад өрөөд 10 хүртэл тоолоход гарч нь байж чадхааргүй халуун байх юм бол энэ бол дэндүү халуун байна гэж олгоороо хуруугаад өрчөөд 10 хүртэл тоолж явах юм бол энэ яг болж гинэ гэсэн үг. За дахиад нэг асуулт байна. Би ингээд 7 хоног хөрөнгөө гаргалаа. Тэгээд талгай хийхдээ бүгдийг хэрэгжилчлээ. Тэгээд талгай хийчлээ. Одоо хөрөнгө байдгүй. Одоо яах вэ? Тэгээд дахиад эхнээс нь хөрөнгө гаргаад ингээд дахин тал хийгээл хөрөнгөө гаргаад яваад байх юм уу гэж байна. За уучлаарай. Ингээ буруу ойлгоод ингээд дахиад бүх хөрөнгөө хэрэгжилсэн бол үнэхээр харамсалтай байна. Тэгэхээр хөрөнгө гаргаад тал хийх тэр заавар маш сайн сонгосороо. Одоо тодорхой хэмжээний хөрөнгө хийж талхаа хийхин тулд ус гурил нэмэхдээ цаана нь үлдэхээр тооцож хийх ёстой. Тэгээд хөрөнгөө тасалж аваад
ингээд үлдээгээд тэр маань их хөрөнгө гэж байгаа шүү дээ. Хэрвээ хөрөнгөө бүгдийг хэрэгэлсэн байх юм бол дараа нь хаалганыхаа зааврыг сайн анхааралтай энэ бичлэгийг сайн ихнээс нь сайн сонсоод тэгээд дагаад хийгээрэй.